Дундгов аймгийн засаг даргын тамгын газар. Хүнсэдэж хөнгүүлтрийн яамны сайдын тушаалаар хүнсний аюулгүй байдлын чанар стандарт хэмжээндээр 3 сарын аянг зарласан. Монгол улсын хэмжээгээр бас 3 сарын 25-нд нээлттэй хийсэн. Өнөөдөр Дундгов аймаг дээр 3 сарын 27-ны өдөр бид нар бас нээлттэй хийж байна. Тэгээд энэ жил маань хүнсний чанар стандарт аюулгүй байдлыг яаж хэрэгжүүлж байна? Нэг тал дээр нөгөө тал дээр бид нар бас аюулгүй хүнс хэрэглэх ёстой. Ийм учраас энэ тал дээр бид нар бас ийм үйл ажиллагааг зохион байгуулж одоо ингээд өнөөдөр Дундгов аймаг дээр нээлттэй хийж байна. Дундгов аймгийн хувьд нэг онцлог бий. Бас хүүхдүүдийнхээ өвдөн цайны хөтөлбөрийг бол нэлээд сайн хэрэгжүүлж байгаа. ЖАИК одоо улсын төсөл хэмжээндээр 1-р, 2-р бас аймгийн засаг даргын оролцоотойгоор бас хүүхдүүдийнхээ өвдийн цайг бас нэлээд бас чанарлаг нөгөө тал дээр бас цүү хөтөлбөрийг хэрэгжүүлж ингэж ажиллаж байгаа. Сая засаг даргын зөвлөлийн хурлаар ганцхан сургуулиудын өвдийн цай хөтөлбөрийг цүү хөтөлбөрөөр хэрэгжүүлдэг байсан бол цэцэрлэгийнхаа хүүхдүүдээр бас цүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх энэ үйл ажиллагааг дэмжиж ингэж ажиллаж байгаа. Тэгээд хамгийн гол нь хүнс эрүүл бол хүн эрүүл. Тийм учраас энэ стандарт энэ аюулгүй байдлыг 3 сарын хугацаанд ингэж үргэлжлэнэ. Өнөөдөр бол хүнс үйлдвэрлэгч, үндэсний худалдаа эрхлэгч, мөн махны худалдаа эрхлэгч, ингээд бүх төрлийн худалдаа эрхлэгчтэй бид нар энэ захирлуудыг цуглуулж ингэж нээлттэй хийж байна. Харин хаалтынхаа асуудлаар хэрэглэгчдэрээ тулгуурлаж хийнэ. Бидний аянг бол хэрэглэгч маань дүгнэн. Тийм учраас энэ аянгаа ингэж зохион байгуулж байна. За энэ аяны хүрээнд болохоор Улсын их хурлын 37 дугаар тогтоолын хүрээнд за хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд байгууллагуудынхаа хүнсний аюулгүй байдал дотоод хяналтыг илүү төлөвлөгөө сайжруулах мөн дээрэс нь хөндлөнгийн хяналт шалгалтыг одоо эрчимжүүлэх зорилгоор энэ сарын аянг одоо зохион байгуулж ажиллаж байна. Ер нь бол аймгийн хэмжээнд хяналтын байгууллагаас бол хүнсний хяналтаар бол төлөвлөгөөт бас өршлөс сэргийлэх хяналтууд хийгдэж байгаа. За тухайн үед бол аймгийн хэмжээнд одоо гарч байгаа төсөл дутагдууд бол дахин давтагдж гарсаа төслүүдж байна тийм ээ. Тэгээд нөгөө сүүлийн үед хяналт шалгалттай хойшлонтой холбоотойгоор бас нөгөө бүртгэл хөтөлбөр хяналтууд, явц дундах хяналтууд бол бас алдагдж байна. Тэгээд энэ дээр эргээд хяналт шалгалтаа бол эрчимжүүлж ажиллана. Хүнсний аюулгүй байдалтай холбоотой гомдлыг бол хүнсний аж ахуйн газарт манай танд нь хүнсний хяналтын элс тандна. За манай аж ахуйн газар дээр бол 70 50 25 86-гийн утас дээр гомдол мэдээллийг бол хүлээж авч байгаа. Мөн өөрөө амар биеэр өгч болно, бичгээр өгч болно, утсаар холбоо мэдээлэл хэрэгслээр өгч болж байгаа. Энэ 3 сарын аяны хүрээнд аймгийнхаа хэмжээнд бид нар аяны төлөвлөгөө батлаад ажиллаж байна. За энэ дээр болохоор мэдээж төлөвлөгөө хяналт шалгалтууд, өрсөлдөөн сэргийлэх хяналт шалгалтууд хийгдгээс гадна мал эмнэлэгтэйгээ хамтраад махны нөөц дээр зах бөөний төв баталгаад дээгүүр махны чанар аюулгүй байдал бас хяналт хийгдэнэ. Стандарт хэмжээлт зүйн газартайгаа хамтраад иргэдэд чиглэсэн иргэдийн мэдлэгийг сайжруулах сургалт сурталчилгаа явуулна, аж ахуйн нэгжээр бас явуулна. Тухай бүрд нь одоо хяналт шалгалтынхаа мэдээллийг тухайн газар дээрээс нь аймгийнхаа хэвлэл мэдээллийн эрсдэлтэй хамтарч одоо мэдээлж ажиллана. Тэгээ мөн энэ аяныхаа хаалтын ажиллагаан дээр үр дүнг одоо танилцуулж ажиллана. Ямар үр дүнд хүрсэн. За эргээд энэ аяны хугацаанд ямар зөрчил дутагдал илэрсэн. Тэднийг бид нар хэрхэн газар дээр нь шийдвэрсэн. Энэ тал дээр бол мэдээлэл өгч ажиллах юм байна. 3 сарын аяны хүрээнд болохоор манай стандарт хэмжээлзээ хэлцээс хүнсний тухай стандартууд болон сургалт мэдээллүүдийг бол үргэж ажиллана. Хамтран бас хяналт шалгалтанд бол хамтран оролцож үйл ажиллагаагаа бас сурчлах, таниулах, стандартыг хэрэгжүүлэх тал дээр бол хамтран ажиллахаар бол энэ аянд бол оролцож байна. За манай стандарт хэмжээлзээ хэлсэн нь болохоор чанарын баталгаажуулалт, стандартын салбарсан хэмжээлзээ сорьцын хяналт гэсэн чиглэлүүдээр бол үйл ажиллагаа явуулдаг байгаа. За энэ чиглэлүүдээр бол стандартаа сурталчилна. Дундгов аймгийн засаг даргын тамгын газар.